Тэгэхээр хувь хүний орлогын албан татварыг одоо 10% байгаа тийм ээ. 1% хүртэл одоо болгож бууруулах боломж байна гэдэг энэ санаачлагыг бол гаргаад явж шүү дээ. Тэгэхээр зарим улсын хурлын гишүүдээс санал нэгтэйгээр за үнэхээр одоо бас бид нар тооцоолоод зөв хийж чадвал энэ гаргалгааг бол гарах боломж бүрэн байна гэдэг энэ тайлбарыг хийж байна. Тэгэхээр таны хувьд бас энэ дээр санал нэгдэж байгаа. За гол одоо нөхцөл нь юу юм бэ те? Ямар байдлаар 1% рүү бууруулах боломжтой байна гэж үзэж байгаа юм бэ? Өнөөдөр Монгол улсын төр те иргэдийнхаа аз жаргалтай сэтгэл хангалуун, аятаа тухтай, ажлын байртай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Тэгж чадж нөхөж чадахгүй байгаа. Өнөөдөр хаасайг бол одоо орлого багтаа зардал өндөртэй байгаад байна. Орлого багтаа зардал өндөртэй байхаар өрнөөс өрн зээлээс зээлийн хооронд амьдраад байгаа. Хаана одоо ийм амьдрал байгаад байна гэвэл илүү одоо хөдөө орон нутгад байгаад байна. Улаанбаатарт харьцангуй одоо орлого өндөртэй, зардал багтаа амьдрах боломж байна. Хөдөө орон нутгад илүү зардал нь орлогоос өндөр байгаад байгаа. Тийм болохоор одоо Монгол улсын өнцөг болон те 21.330 суманд өссөн төрс нутагта аятаа тухтай ажиллаад амьдрах энэ орчин нөхцөлийг одоо бүрдүүлэх нь зөвөө. Тэгэхгүй бол орлоготой болохын тулд зардлаа бууруулахын тулд Улаанбаатар руу нүүдэг шилждэг. Эргээд Улаанбаатарын төвлөрөл, төгжрэл энэ агарын бохирдлууд одоо сөргүр дагаварт гардаг. Тийм болохоор Улаанбаатар руу одоо хүн болгоныг одоо шавуулгахын тулд тэр төрж өссөн нутагта аятаа тухтай амьдрахын тулд энэ одоо аслагдсан бүсийн нэмэгдэл гэдэг аслагдсан бүсийн нэмэгдэл, аслагдсан бүсийн одоо хөнгөлөлт тийм хуулийг одоо 2010 онд санаачлалт хүнээс өчтөө явж байгаа. Тэгээ үүнээс одоо 2017 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1000-аас дээш аслагдсан аймагуудад 1% болгох, 500-аас 1000 км аслагдсан аймагуудад 5% болгох хууль батлагдсан. Энэ хуулийг батлаж явах үед бол сангийн яамныхан за одоо зарим нэг эдийн засгчнаар тийм одоо ингээд төсвийн орлого буурах нэ гэж ярьжсэн. Өнөөдөр энэ хууль батлагдаад үндсэндээ 8 жил болж байна. Улсын төсөв тийм одоо тодорхой дарамт төвчсөн зүйл алга орон нутгад аж ахуй бизнес эрхлэх бололцоо боломжтой нэмэгдэж байна. За аслагдсан бүсийн хөнгөлөлт гэдэг одоо хөдөөгийн хөнгөлөлт. Энэ асуудлаас өнгөрсөн хугацаанд бид шийдсэн. Өнөөдөр аймгийн төвд ажиллаж байгаа төрийн албаагч нар 20% нэмэгдэл цалин авдаг болсон. Сумын төвд ажиллаж байгаа төрийн албаагч нар 40% нэмэгдэл цалин авдаг болсон. Мөн л одоо энэ бас төсөв даахгүй, дийлэхгүй гэж ярьдаг байсан. Тэгвэл төсөвтэй өмнө дарамт төрөнд асуудал шийдэгдээд өнөөдөр Улаанбаатарт төрийн албаагч хийх үү, аймгийн төвд төрийн албаагчид 20% нэмэгдэл авах уу, илүү хөдөө сум төрийн албаагч хийгээд 40% нэмэгдэл цалин авах уу гэдэг. Илүү одоо ингэж хөдөөд боловсон хүчин, эмч, багш одоо төр мэрэгчлээ төрийн албаагчнаас доктортой ажиллах боломж бүрдэж байна. Иймэрхүү одоо байдлаар сайн жишгүүд бидээс тогтоогод явж байгаа. За өмнөөс нэг одоо үлдсэн олон жил ярьж ирсэн нэг асуудал бол наслагдсан бүс буюу одоо тийм хөдөөд одоо орлого багтаа зардал өндөртэй байдаг учраас татварын ялгууртай бодлого явуулъя. Татвараар одоо иргэдийн амьдралыг иргэдээ одоо тэгш шудрах амьдрах бололцоо боломжийг бүрдүүлъя гэдэг үүднээс одоо энэ хуулийг 2024 он санаачлаад улсын хурл өргөн барьсан байсан. Тэгээ сонгуулийн үр дүнгээр одоо ингээд шинэ их хурл байгуулагдсан тул одоо хууль маань одоо бас батсан байгаа. Ер нь бол амжиргаатай нь уялдуулаад байна шүү дээ. Тийм болохоор үндсэндээ бол өнөөдөр амжиргаатай нь уялдуулъя. Ингэхдээ одоо хүн амын орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар иргэн болгоныг хармаа тийм орлого олж байгаа хүн болгонд нөлөөлдөг учраас өнөөдөр эдийн засаг одоо хямралтай, хүндрэлтэй байна. Ард иргэдэд амьдарч байгаа хүндрэл асуудалтай байна. Энэ үед нь тийм зөвхөн одоо татварыг төсвийн орлого бүрдүүлэх өнцгөөс бити хараа. Татвар бол эдийн засгийг тийм зохицуулах. За дээрэс нь одоо иргэдийн амьдралыг одоо тэгш шудраг байдлыг бий болгох юм одоо хөшүүрэг. Илүү орлоготой бол илүү төлөе, бага орлоготой бага төлөе. Илүү өндөр зардалтай бол бага татвар төлөе. Гэж одоо зохицуулт болгож одоо хөшүүрэг болгох гэдгүүднээс энэ одоо хувь хүний орлогын албан татварын хуулийг одоо тийм Улаанбаатарт 5% байвал илүү яасан зохимжтой юм шиг болгоч болно. За аймгийн төвд 3% байвал яасан. За хөдөө одоо суманд 1% байвал яасан. Гэдэг одоо хуулийн төслийн манай нэр хүчүүд одоо бид хамтраа санаачлаад одоо явж байгаа. Засгийн газрын гишүүний хувьд одоо би санаачилсан хуулийг өөрийнхөө баланханд өөрөөр барих боломжгүй байгаа. Манай бас энэ аслагдсан бүс нутгаас хөдөөнөө сонгогдсон гишүүдэд Улаанбаатарын гишүүдтэй нэлээд энэ хуулийн төслийг санаачлаа явж байна. Ер нь хизээ яг боловсруулагдаж дуусах бай. Хизээ энэ хаврын чуулганаар амжиж өргөн барих уу? За энэ хуулийг бол 2024 онд би боловсруулад улсын их хурлтай холбогдох одоо бүх одоо хууль тогтоомжтой хуульд нийцүүлэх шалгуур шаардлага бүх юм хангуулад өргөн барьсан байсан. Өөрөлдөн тооцоо судалгаа бүх одоо материал нь бүрдсэн байсан. Одоо дахиад одоо өргөн барихтай холбоотой тодорхой шинэ хуулиараа бас буцсан байгаа шүү дээ. Буцсан байгаа учраас одоо нэмэлт одоо жоохон засвар хийгдээд өргөн баригдана. Яг үүнтэй зэрэгцээд яг зарим нэг гишүүд одоо бас тий
улсын хэмжээнд нийтэд нь одоо хүн ам хувь хүн орлогын үнэтэй нэг хөв болох асуудал ярьж байна л бас энэ дээр бас эдийн засгийн тооцоо судалгаа бас сайн хийж үзэх хэрэгтэй баха.